Анчиа гэдэг сонсогчийн өвчлөлтөд өгөх нь пост 2 байхаа гинэ. За охин маань сая 6 дугаар ангид орсон. Багш нь хичээл ороод удаагүй 6 дугаар ангид орсон сэтгэлдээрээ зохион бичлэг бичих даалгавар өгсөн гэд зохион бичлэгээ надад уншиж өгөө шалгуулж байгаа. Би 6 дугаар ангид ороод маш их жаргалтай байгаа. Бас том болсон санагдаж байна. Бас өөр гой хичээл орж байгаа. Гэхдээ би бас амар гайхсан. Ягд гэвэл хичээл дээр хоол өгдөггүй юм байна лээ. Би бүр шоконд орсон. Гайхсан боловч багшаас асуугаагүй. Ээжээс л асуусан. Би хичээл дээр өлсөөд л байдаг. Гэхдээ хичээл дээрээ очихоос өмнө гэртээ ээжийн хийсэн хоолыг идээд гардаг л да. Мөн бас өдөр бүр сургууль дээр алаан болдог. Аавын өдөр бүр хоол идэрэй гэсэн мөнгөөр хоол авч идэж чаддгүй л дээ. Ягд гэвэл гуанзан завсарлагаанаар бүр алаан болдог. Би алалцаад ч хоолоо авч чаддаг. Том ангийн ах эгч нар амар юм байна лээ. Бас завсарлагаан нь амар хурдан дуусчихдаг. Ээжээ би нэрээ амар гайхдаг, өлсөөд л байдаг. Маргааш халуун саваар хоол хийгээд аваад явчих уу гинэ. Одоо нэрээ бага ангийнхан чинь 1-5 болцсон. Тэгээд 6 дугаар ангид орохоор дунд ангид ороод байгаа юм байна шүү дээ. Тэгээ үдийн цаг хөтөлбөр байхгүй юм уу? Тий, үдийн цаг хөтөлбөр нь дуусаа. Тэгээ одоо энэ чинь нөгөө нэг анги хэсэж явдаг болоо. Тэгээ нөгөө ганцхан багш 1-5 дугаар ангид ордог гэсэн бол олон багш солигдож орж байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээд дунд ангийн амьдралтай л дасан зохицохгүйд нөхөр зохион бичлэг бичиж штэ.